хөрөнгө оруулалтын боломжийг юу байгаа. За би асаас нэг өнөөдөр бол нэгдсэн үндэсний байгууллагын цөлжлөө тэмцэх талуудын 17 дугаар хурал буюу COP17 болж байна. Тэгээ монголчууд бид бүгдээрээ малчин ус цөлжилт бол монгол хүний хамгийн том асуудал байдаг. Тийм болохоор яг өнөөдөр бол цөлжилттэй холбоотой байгаль орчинтой холбоотой хурал юм шиг боловч энэ бол монгол хүн бүрийн аль нэг салбарын яам биш, байгаль орчны яам зөвхөн төдий биш, эрчим хүчний яам, ер нь бусад бүх яамдын хамтын ажиллагаа ийшээ чиглэх ёстой юм аа. Эрчим хүчний хувьд жишээлбэл бид нар салхины асар их нөөцтэй. Бид нар салхиныхаа асар их нөөцийг зөвхөн өөрсдийнхөө хэрэгцээнд зориулаад зогсохгүй бүс нутгийн хэмжээнд экспортлох, хөрш улсуудаа хуваалцах энэ их чухал байгаа. За та бүхэн бас мэдж байгаа. Монгол улс бид нар ийм өргөн уулан нутагта тархмал амьдардаг. Бид сумтай, малчин өрхтөө, аймагтай зөвхөн Улаанбаатар хотод амьдардаггүй. Тэгэхээр яг энэндээ таарсан, өөрийнхөө амьдрал таарсан эрчим хүчний системийг бий болгоно гэхээс биш, эрчим хүчнийхээ одоо бий болгосон системдээ таарч амьдрахгүй. Тийм болохоор бид нар эрчим хүчний тархмал, эрчим хүчний бодлого баримталж байгаа. Энэ юу гэсэйг вэ гэхээр малчин өрхөд хашаанд байгаа айлд, суманд, багт, аймагт ер нь ямар хэрэгцээ вэ, хаана амьдарч ин тэрэндээ таарсан эрчим хүчний их үүсвэр системийг бий болгох ёстой. Түүн дотроо нар салхины буюу сэргээгдэх байгальд ээлтэй энэ их үүсвэрийг хөгжүүлэх нь Монгол улсын эрчим хүчний ер нь Монгол улсын хөгжлийн бодлогын чухал хэсэг юм а. Тийм болохоор энэ COP17 хурлын үеэр энэ 20-од мянган зочид ирсэн байна. Гадны 12 мянган хүн ирсэн байна. Тэгэхээр энэ дээр бол маш их боломж байна гэсэн үг. Бид зөвхөн энэ гадныхантай хөрөнгө оруулагчтай мэрэгжлийн хүмүүстэй холбогдохын тулд гадаад явах биш, Монгол нэгэд ирсэн завшааныг ашиглаад олон талын хилцээр уулзалт хийх, хөрөнгө оруулалт татах. Яг фокуслаад одоо хамтын ажиллагаа хилцээр хийх ийм төлөвлөгөөнүүд энэ өдрүүдэд юу байна гэдэг. За хамгийн чухал зүйл нь саяын тэр сэргээгч хүчийг дэмжих, цэвэр эрчим хүчийг дэмжих бодлогын хүрээнд энд олон хөрөнгө оруулагч ирсэн байгаа. Энэ зөвхөн байгаль орчны мэргэжлийн цуглаагүй хөрөнгө оруулагчид байгаа. Сэргээгтийн нарны одоо дата центр гэдэг Монгол улсад хөгжүүлэх гэж энийг олон хөрөнгө оруулагчтай уулзсан. Түүнээс гадна бас олон улсын банкуд хүрэлцэн ирсэн байгаа. Олон улсын банкуд энэ сэргээгт эрчим хүчний чиглэлээр, байгаль орчны чиглэлээр зөвхөн зээл олгох төдий биш, зарим боцлогоо тусламж хамтын ажиллагааг өрнүүлдэг. Энэтэй холбоотой олон хэлцээр яриа өрнөдөг ийм чухал талбар юм а. Тийм болохоор энийг бол COP17 бид Монгол улсаараа зөвхөн байгаль орчны яам биш, яг түүн дотор эрчим хүчний яам, хөрөнгө оруулагчдыг татах, шинэ хэлцээрүүд хийх, зарим ярьсан тохирсон ажлуудыг урагшлуулах юм том талбар гэж үзэж байгаа. Тийм болохоор эрчим хүчний яамны зүгээс тусгайлан нэг өдөр тусгайлан уулз танилцуулга хийж байгаа. Тэр танилцуулга юу хийж байгаа нэхээр Монгол улс 2050 он хүртэл эрчим хүчний бодлого нь ямар байх юм бэ гэдгээ зарлаж байгаа. Тэгж байж хөрөнгө оруулагч орж тэгж байж хамтын ажиллагаа өрнөх юм байгаа юм л да. За баярлалаа.